Жил радио 88.3 их сонсож байгаа сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. За сайн ураатай. Яман. За тэгээд үнцээ Яман гэж яхийг сонссон баг та бүхэн. Ер нь бол реги урсгалын хүмүүс манай рата ганцаараа юу рата гэлтгүүр нь бүгдээрээ л ийм онцгой хэл соёлтой. Өөр юм гисэн. Энд ч одоо нэг өсөндөө юу жаргон юм уу? Жаргон хэллэг гэх юм уу? Жаргон хэллэг. За. Тий. Энэ Монголд байдаг юм уу? Ер нь Монгол хэлэн ч юу? Монгол хэллэнд янз янз хэл тэгэл яг нэг этгээд хэллэг гэл нэг хүмүүс яг хэлэгддэг хэллэгүүд байдаг шүү дээ. Эсвэл нэг артистийн өөр юм ч юм уу. Эсвэл ер нь зүгээр л нэг нутгийн хэллэг гэдэг шүү дээ. Тэр шигээ ер нь яг Яман гэдэг одоо юу гэдэг Ямайкер одоо юу байна гэж байгаа ч юм тий. Тийм хэллэг. Тэгээ одоо эн чин зохиогоод ингээд бичдэг юм уу зүгээр хэллэгэндээ ингээд хөвшөөд явчих. Ерөнхийдөө тэгэл нөгөө нэг юу хэрэглээнд яг нөгөө нэвтрдэг л байх л та. Тэгээ тэрнээс хин нэг нь яг зохиогоол гэдэг юм байхгүй. Магадгүй нэг нь ингээд нэг сонио итгээд хэллэг хэлэнгууд нөгөөтг нь нөгөө хүндээ хүрээл таалагдал дамжаал тэгэл дарахчдаг байлгүй дээ. Яг энэ талаар бас бодж үзээгүй юм. Ямар сонио асуулт төр хэлж байна. Тэгэхээр одоо ратага танилцуулах нь зүг баг. Ер нь бол реги урсгалыг Монголд одоо нутагшуулахад хамгийн үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Зогсолтгүйгээр одоо хэдэн жил юм бэ? Яг реге дуулаад одоо 14 дэх жил байна. Реге дуулдаг болоод тэгвэл танилцаад хоёлоо юу? Үгүй ээ. Регетэй юу? Регетэй. Тий ер нь бол яг бас яг би чи нөгөө өмнө нь хипхоп өгүүлдэг байсан. Тэгээ ерөөхдөө юм нэг дуулах сонирхолтой. Тэгэхээр ерөөхдөө яг бас 6 ондоо гэсэн үг. Танилцаал хийж эхлэмээр санагдал хийсэн. Зөв. Тэгэхээр хоёулаа танилцж байгаа үед бол дөнгөж угаасаа регид ороод тий нэг 3 жил аялаж 9 онд тий Алтуураг студид хамтран ажиллаж илээ шүү дээ. Тэгэхээр дөнгөж ороод реги рүү одоо юу гэдэг урууж ороод 3 жил болсон байсан байна. Тэрний өмнө бол хипхоп дээр хипхоп дуулдаг байсан. Тэгэхээр чинь хүн болгонд бол чамайг региг бараг төрөгтэй л нэг юм өнгийн үлгэтэй байсан шахуу боддог байлгүй. Тэгсэн байж магадгүй шүү дээ. Ерхэдээ бас яг тэр талаар нь л харддаг л да тий. Яг зүгээр хүн болгон л тэгэл янз бүрийн үе шатуудыг дамжиж хөгжиж явдаг. Тэгэхээр яг ямарч байж болно шүү дээ. Гэтэ одоо бол хөдөлшгүй регийнхаа төлөө. Тий яг нөгөө ер нь бол тэгэл одоо ингээ реге бол миний салшгүй маш том үнд зүйл болчлоо. Тий тэгээд цаашдаа ч гэсэн яг энэ алдраар дуудагдаж явах болов гэж бодож шүү дээ. Тэгнэ л дээ. Угаасаа жишээ нь Монголд тэгэхээр реге урсгалыг одоо реге артистууд хүртэл би одоо мачотой жишээ нь нэлийн дотн байдаг хэд бол чамайг бол маш одоо их хүндэлдэг. Тэгэхээр чинь бусад артистууд нь ч гэсэн мэдээж хэрэг яг тэр үе. Ягаад тэгэхээр угаасаа Нисвансын одоо амгаах хэд яг одоо өөрийнхөө урсгал чиглэлдээ үнэнчээр Нисванс хамтлаг тий бүтнээр одоо хэдэн жил явж байгаа. Тэгэхээр чинь сонсогч нар нэг тэр үднээс нь бүр улам хүндэл нь болно юм гэдэг. Агаар нэг адилхан реге сонсогч нар ирээдүйд ч гэсэн тий түүх болж л явна л да. Тэр нь хамгийн гоё тэр нь сайхан. Тий. Яг заавал тэрэнд нэг амжилттай он цагууд байсан уу байгаагүй тэр чухал биш. Болгоны л туулдаг зам л учраас тэр бол нэг асуудал биш. Тэгээ угаасаа реги бол ер нь бол нэг тийм одоо pop урсгал шиг ийм нэг масс одоо бүтэн хүрхээсээ илүү зүгээр тэр хөгжмийг хинч сонсоод таашаал авах одоо урсгал тийм ээ. Ерөнхийдөө яг нэг юм commercial зах зээл рүү чиглэсэн урсгал яг бас биш тий. Зөвхөн ерөнхийдөө өөрөө нэг тийм vibe-тэй хөгжим шүү дээ. Тэгэхээр яг за vibe гэдэг чи юу гэсэн үг вэ? Одоо мэдрэмжтэй тий. Одоо мэдрэмж өгдөг хөгжим. Тэгэнгүүт яг тухайн орчинд бол яг зайлшгүй регийг сонсохоос өөр аргагүй байдал бараг ордог байх гэж би боддог. Жишээ нь одоо юу гэдэг дулаахан байх, нар гой ингээд зуны орой нар жаргаж явах үед реге хөгжим сонсох хамгийн тохиромжтой үе гэж би боддог. Тэгэхээр яг халуун орны хөгжим, тропикал хөгжим тэгэхээр яг далайн эрэг дээр регигээс өөр ямар хөгжим сонсох юм бэ? Тийм биз дээ. Тэгэхээр яг тэр орчиндөө их уусаж тэр нөгөө нэг одоо мэдрэмжийг зөвхөн хөгжмөөсөө биш байгаль цагуур тухайн нөхцлөөсөө ингэж бүрэн мэдэрч уусдаг болохоор яг регед ерөнхийдөө хүмүүс их дуртай байдаг. Мэдээж далайн яригд дурггүй хүн байхгүй, халуун сайхан дулаахан уйлрал дурггүй хүн байхгүй учраас энэ дээр хачир нэмж реге орж ирдэг болохоор ингээд ийм хүн болгон дуртай байдаг. Тэгээд мэдээж бүр ингээд юу гэдгийг одоо хоббирч сонсохтой бүр ингээд шүтэж сонсох хэдрүү бол тэр хой хүмүүсийн асуудал яг түрүүний хэлсэн юм pop урсгал те юм commercial урсгал
байхгүй нь бол яг хүмүүсээс шалтгаалж байгаа. Гэхдээ хизээч хаач тэ реге хөгжмийг хүмүүс сонсоод муухайгаар ярьдгүүд л гол учир нь байдаг юм болов уу. Тэгэхээр ер нь реге чинь ер нь амар хард урсгал юм шүү. Хүчээр ингээд хүмүүс бүх юмыг вайб өгдөг үү. Одоо өөрийн мэдлгүй реге дууг сонсоод хүн гой санагдаад байдаг. Одоо бид нар ингээд бүгд өөрсдөө мэдэхгүй байгаа мөртлөө маш их реге дуу сонсдог байсан байгаа байхгүй юу. Жишээ нь би өмнө нь ингээд 2006 оноос өмнө яг нуулгүй хэлэхэд яг реге хөгжим гэж үнэхээр мэддэггүй байсан. За Боб Марлийн талаар цухас сонсч байсан. Гэвч одоо жишээ нь тэрнээс өмнө зөндөө кино жишээ нь үзчихсэн те. Тэгэнгუთ дараа нь ингээд реге мэддэг болсох дараа нөгөө киногоо давтан нэг үзэхэд за таксины жолооч реге хүн байдаг те. Тэгэнгუთ тэр таксин дотор реге хөгжим явж байдаг. Эсвэл зүгээр юм юу гэдэг Ямайкд болж байгаа үйл явдал гарах ч юм уу эсвэл ийм халуун далайн эрэг дээрх юм зураг авалтууд хийгдэхэд цаана нь реге хөгжим явж идэг байж таарсан байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ vibe одоо мэдрэмжийг давхар өгдөг маш том нэг тийм хачирна. Тийм гоё урсгалтай яалчгүй. Тэгээ хинж сонсоод тэрэнд бүхэндээ дайхгүй тий. Тийм угаасаа ийм амар амгалан хөгжим нь угаасаа нэг тийм тайвшруулах одоо чи сайн мэдэнтэй одоо тэр хөгжмийн тэр нарийн онол дээр тайвшруулах тэр нотнууд ямар юм байдгийг. Тэр гармон гэж юм банд хэлгүй дээ. Регигийн яг гол юу нь болохоор зүгээр надад тэгээд химнэл. За химнэл нэгдүгээрт яалчгүй химнэл хүн ингээд тайвшрахаар химнэл тий. Гэт явдаг шүү дээ. За тэрнээс гадна тэр хөгжмийн нөгөө нэг юм сонголтууд, хөгжмийн зэмсгүүд нь амар гоё юм мэдрэмжийг өгöd. Одоо жишээ нь percussion дээ. Тэр их яг нэг тэр vibe-ыг бас оруулдаг зүйл нь нэг. Наач яг тийм юм байна. Тэгээд яг жишээ нь морин уур явхад яалчгүй уртын дуу гэдэг мэдрэгддэг. Талнуудыг эсвэл сайхан уул хандаа. Тийм яг тэрнтэй адилхан ялж. Тэгээд тэр дуулалтны техник бас тийм. Тэр бол бүр ялчгүй бас үнэхээр бас гол зүйлс нэг яг тэгэхээр нөгөө нэг Ямайк акцент гэдэг нэг тийм итгээд акцент таар дуулангууд тэрнтэйгээ маш гоё хоршиж ингэж нэг тийм одоо нэг тийм хэвийн бус сонсогддог учраас хүмүүсийн анхаарлыг их татдаг. Тийм тэгээд тэр нэг юм хоолойны одоо юу гэдгийг одоо манай уртын дууны шуранхай гэдэг шиг юм бас нэг юм хоолойны дуулах тэр цохилгоны техникүүд тэгээд нэг тэр хоолойны тембр нь өөрөө бас нэг тийм хүмүүс нэг ч нэ өөрч гэсэн ерөнхий нэг юм байна. Мэдрэмж өгөх тембр байгаад байгаа юм шиг санагдаад идэв юм л да. За тэгэхээр одоо за Рата бол ерөнхийдөө бол регигийн одоо Монголд маш том төлөөлөгч гэдгээр нь хүмүүс мэдж байгаа бол ер нь яаж яваад энэ орчин цагийн дуу хөгжмөнтэй холбогдоод манай миний нэвтрүүлгийн хөгд жим буюу одоо нэг жимээр хөглж өгсөн жим чинь ямар урсгалаар ямар дуун дээр байвэ гэдэгтэй л хоёул ярилцах гээд байна л да. Тий. Тэгээд яг хөө зүгээр анх бол яг бүр хипхопч дуулахгүй өөр бүр поп дуулж эхэлсэн. За. Тэгтээ тэр чинь нөгөө хүүхэд насны зүйл шүү дээ. Одоо яг өсвөр насн дээр тэгэл яг нөгөө 97 96 онд за Камертон Новенталс тэ тэгээд Backstreet Boys, NSYNC гэл яг ингээл дэлхийд бой бэндүүд амар хүчтэй гараад ирсэн. Тэгэл хүүхэд бидний хувьд тэд чинь л үнэхээр одоо өсвөр насны залуусын хувьд бол амар хошуурж ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол бид нар нээлттэй болоод нэг удаагүй байсан болохоор мэдээлэл айгу огцом орж ирсэн бас сонин үе. Тэгэнгუთ ингээд орц суулгын хамтлаг төрж ирсэн шүү дээ. Одоо орцондоо одоо гитар тоглоал те. Тэгээд ингээд бой бэндүүд үүсэл. Тэгээд ингээд дуунд нэг хэсэг амар дуурлаа сонсвоо. За ингээ радио энэ тентгүү бий болоод FM-тэй болоод тэгээд ингээд FM-ээр урж тож сонсож байгаагүй сонин дуунуудыг одоо өмнө нь бол ингээ кассет амдиж хайж олдог байсан бол шууд ингээд бөмбөгдүүлж байгаа байхгүй. Одооныхоор бол сошиал бөмбөгдүүлнэ гэдэг шиг тий. Тэгэл яг ингээд бой бэнд хамтлаг гээд найзуудтайгаа ангийнхаа хоёр банд дээд ангийнхаа нэг бандтай дөрвөлөө нийлээд хамтлаг байгуулчихлаа. Тэгээ яг нөгөө би болохоор өөрийгөө нэг тийм гоё дуулдаг гэж ерөөсө боддгоо л дээ. Тэгээ ингээд нөгөө хэд маань бас ер нь хөөрхөн дуулцдаг. Тэгээд нэг ахаар бас тасгалж болоод ингээ хоолой заалгаад те. Хоолой салгахыг заалгаад би яг нөгөө юм бас хоолой буюу үндсэн хоолойг доогорнд гэдэг дөрөж дуулдаг байлаа. Тэгээ яг ингээд нэг жил ингээ яваад тэгээд би яг 100 болгонд аав ээж маань энэ хотод байдаг байсан. Би өөрөө Доронтод ингээд 10 жил сураад эмээ өвдөр байдаг. Тэгээд яг нэг жилд ч одоо 98 онд амралтаараа энд ирсэн чинь манай үеэл яг Германаас ирсэн байж таарад баахан хипхоп цомог CD-нүүд авчирсан. Тэгээ яг тэрийг сонсоод би яг үнэхээр яг бүр
маш гайхаж орж исэн байхгүй юу. Хизэж тийм мэдрэмж авч байгаагүй. Ийм зүйл байд юм уу гэд бүр үнэхээр шимтэн яг хипхопд гүнд урлсан. Тэгээд ингээ хипхоп хөгжим амар сонсдог болоод тэгээ нэг 10 хэдэн CD-нүүдээс нэг юм 2 ийм кассетэн дээр ингээ цаахан гоё гэсэн дуунуудаа түүж авч байгаа. Тэгээд үндсэндээ дорнотод очиж бас дорнотын залууст яг хипхопыг бас жоохон тараалтсан хүний нэгэ. Оо за. Тий, өөрөөсөө гадна. Тэгээ яг тэгэл шууд дараа жил нь 98 онд очихдоо ерөөхдөө би аль хэдийн хипхоп хүн болцсон байсан. Тэгээ хамтлагтаа шууд хэлээл за та нар попоор яваа би тэгвэл ингээ хипхоп дууллаа гэсэн чинь хамт байяа гингод нөгөө хэдийг хипхоп болгоод тэгээ нэг нь төгсөөд явцсан 10 жилээ төгсөөд үлдсэн бид эдний 9 ангийн хүүхдүүд хипхоп болоод тэгээ ерөнхийдөө хипхоп дуулж эхэлсэн. Тэндээс яг хамгийн анх сонссон тэр хипхоп одоо тэр дуунуудаас чинь тэр нөгөө 2 кассетний юу. Тий. Тэгэхээр яг би онцлох нь гэвэл яг тэр үед Eminem-ийн анхны цомог гийг яг авчирсан байсан байхгүй. Тэгээд Eminem надад маш тийм бүр амар одоо зочирлог перфект санагдчихсан. Тэгэхээр төгс санагдчихсан. Тэгэл Eminem-ийн яг Marshall Mathers цомог ирсэн байсан. Тэгээд Marshall Mathers гэдэг дуу нь бол одоо яг үндсэндээ миний яг бас яг зөвхөн энэ дууч биш л дээ. Яг тэр кассетэн дээрх нэг юм чи одоо хоёр талтай 30 гаруй дуу багтаж байгаа шүү дээ. Тэгэхээр 30-аад дуун доторх онцлог дуу нь бол яг энэ Eminem-ийн Marshall Mathers гэдэг дуу байна. Тэгээд яг Eminem-ээс би юу ойлгож авч ирсэн бэ гэхээр яг Улаанбаатарт нэг манай байлднаа болгоч бүлэглэл үүсцэн Дайн банк Lumino Digital iStop хоёр хүү эдгээр ингээд бүгдээрээ бас уран бүтээлээ хийжсэн. Тэгээд эдрийгээ бас давхар сонсож байгаа шүү дээ, тий. Тэгээд бас суралцах юм авч суралцсан. Тэгээд яг юу ойлгочихсон бэ гэхээр яг ийм rhyme гэдэг зүйлийг яг ингээд сүүл холбогддог юм байна. Шүлгээ бичгтэй бид нар чинь өмнө нь зөвхөн толгой холбох ёстой гэдэг би бүр тийм ойлголтойс яруу найраг гэдэг бол шүлэг гэдэг бол заавал толгой холбогдгоо гэж ойлгодог байсан бол яг ингээд сүүл холбогддог юм аа гэдэг тийм нэг сонир мэдрэмж юу мэдлэг орж ирээд тэгээд тэрэн дээр яг би Marshall Mathers цомог дээрээс би ерөөхдөө Eminem-ээс суралцсан юм гэвэл би юу rhyme-аас гадна flow гэдгийг ер нь сурсан юм байлээ. Одоо сүүлд нь хэллэгийг мэддэг болсноос хойш ингээд бодоход би ингээд Eminem сонсонгууд бусдаасаа нэг арай өөр юм аялгаутай юм шиг өгүүлж мөглөөл ингээл те ингээл давтагдсан аялгуунууд явж моол ингээд бидгсэн бол тэгээд би гайхаад ингэж хийж болд юм байна гэж бодоо. За өгшөө яг одоо энийг FM сонсож байгаа хүмүүс байгаа. Тэгээд зараад YouTube дээр ч Facebook дээр тавигдана. Гэтэ нөгөө нэг яг би одоо миний гол нэвтрүүлгийн өмнөх нэвтрүүлгүүдээрсэн би ингээд дуун дээр анализ хийгээсэн. Хүмүүс яг энэ хэллэгүүдийг болохоор чи бид хоёр одоо чинь мэдээд ч юм уу. Зарим хүмүүс мэдж байгаа, мэдхгүй хүмүүс бас байгаа даа. Тэгэхээр энийг тайлбарж ярих хэрэг. Тэгэхээр чи тухайн үед rhyme гэдгийг мэдсэн байсан байгаа. Мэдсэн байна тий. Тэгэхээр яг эндээс rhyme гэдгийг чи юу гэж ойлгосон хамгийн ерөнхийдөө л шууд сүүл холболтол гэж ойлгосон. Шүлгийн сүүл холбогддог төрөл юм байна гэж ойлгосон. Тэгээд Монгол биш одоо энэ барууны хөгжмийг одоо тэр хилэндээ л яг нөгөө нэг онцлогонд байгаад байгаа шүү дээ. Манайх бол ихэндээ яхад болдог бол тэнд сүүлийн холбоход болдог байж таарад. Тэгээ rhyme гэдэг нь бол за ингэ сүүл холбогддог зүйл юм байна. Ингээ шүлгийнх юм байна. Flow гэж би улаагт мэддэггүй байсан. Flow гэдгийг би бүр сүүлд тэр reggae тэр болох үедээ л баг мэддэг болсон баг. Тэрнээс өмнө угаасаа энэ flow гэдэг хэллэг монголчуудын монгол хипхопод баг байгаагүй шахав. За flow гэхэр чи яг юу вэ? Одоо яг одоо юу аялгау гэх юм уу? Одоо тухайн хүний өглөх аялгауны арга барил нь тэрийг нь flow гэж нэрлэдэг юм байна гэж мэддэг болсон. Тэр үедээ бол яг би мэдгүйгээр зүгээр сурсан л юм байлээ. Тэгээ яг ингээд аялгаутай өөрийн гэсэн арга барилтай байх ёстой юм байна гэдэг зүйлийг олж аваад ерөөхдөө яг нөгөө нэг шүлгээ бичгтэй, үгээ бичгтэй яг тиймэрхүү аялгаунуудад дотор давхар бодож эхэлсэн байхгүй. Өмнө нь зүгээр шууд да гэж урсгадаг байсан арай болоод жоохон да гэдэг ч юм уу жоохон юм аялгаа оруулж өгөөд тэгээ ингэж бичдэг болцсон тийм арга барилтай өөрөө болох яг суралцсан. Тэгээ яг өөрийгөө хөгжүүлэхэд бол тухайн үед хипхоп маш олон гадны дууч одоо рэпрүүдийг ихээр сонссон л доо. Тэгээ хүн хүний юм аялгаа өөр байдгийг тэндээс ингээд сонсож иж л анзаарч байгаа. Тэрнээс ийм байд юмаа гэд нэг ч хүн надад зааж өгөх тийм тэр үед хүн байгаа мэдлэгтэй хүн байсан бол надад л одоо хараагүй тийм байсан үе учраас яг өөрөө яг цэвэр суралцсан. Тийм тэгэл яг тэр 2 кассетнаас л анх хипхопыг яг мэдсэн. Тэр үчи яг нөгөө нэг Lumino ч анх ягт нь гаргасан нөгөө нэг Франц өндөр тэрнтэй чин тэр хууч одоо энэ соёлын төв хойдол Манхэттен гэдэг тэнцээ тэд нар чинь айгүй өндөр тэр өндөр чинь мөнгөний дэргээр явж идэг гэсэн тэр
Тэгээд тэгэхээр чи болгоор чинь яалтчгүй нэг хотоос тэгээд оролтод байгаа хүн CD авчингуудад оронтод очиж зөвхөн сонсож тэнд суралцж байгаа гэсэн үг шүү дээ. Яг тэгээд нөгөө Монголын одоо рэпрүүд хипхопчдынхоо ярилцлагууд тэр үеийн аяг их сонин дээр гарна тий. Тэдний их сайн үзнэ, хийт нэвтрүүлэг сайн үзнэ. Ерөнхийдөө яг тийм сувгаар л бас тэдний мэдж байгаа зүйлийг суралцах гэж бас ингэ үздэг байсан. Тэгээ ерөнхийдөө бол яг дууны аргачлал зарчмыг үндсэндээ яг тэр хоёр кассетнаас л. Тэгэхээр энэ Eminem-ээс бол чи ерөнхийдөө одоо юу гэдгийг хипхоп гэдэг урсгалаа ойлгосон юм байна шүү дээ. Тэгээ яг хамгийн анх сонсож байгаа жамд юу бодож ирсэн? Одоо би бүр яг ингээд одоо юу гэдэг ангаас нь л юм уу да зүгээр ингээд ийм зүйл байж болд юм уу гэж бодсон. Тэр нь над руу ингээд ороод байгааг мэдэрч ирсэн. Тэгээ би болохдоо ингээд урлаг гэдэг бол pop байт юм байна л гэж ойлгож ирсэн шүү дээ. Нэг бол rock, нэг бол pop байт юм байна хөгжим. Ямар санда одоо бол pop rock гэж яг нөө хар сарнаа хамтлаг байсан. Тэгээ хар тасынхан байсан. Энэ нь бол pop-ийн нэг төрөл юм байна л гэж ойлгодог байсан байхгүй юу? Үгэлдэг юм нэг үглэх маягийн төрөл нь юм байна гэж ойлгож ирсэн чинь бүхэл бүтэн том хипхоп гэдэг шал өөр ертөнц байт юм байна. Энэ ертөнц ийм юм байна гэдэг тэр хэдэн дууг сонсоод ойлгол. Үнэхээр яг цочролд орж ирсэн. Гүн чок гэх юм уу. Тэгэл шууд би нэг юмд ингээ амар улайран гэж ордог. Тэгэл ингээл бараг зогсоо зайгуул тэр хэдэн дуунуудыг сонсоол ингээл тэгэл улам дурлангууд хийх хүсэл төрөөл дуурайж үзээл. Нуулгүй хэлэхэд бол би эхлээд дандаа Eminem-ийн flow-ыг одоо үгийг өөрийнхөө үгээр орлуулж хулгайлж хайрцаг юм. Тий аялгаа flow тэр rhyme-ийн бүгдийг яг дуурайж монгол үг орлуулж хиллэгийн шүү бүр. Eminem нэг Michelle гэдэгтэй адилхан үг хэлжүүл би Michelle гэд биччихдэг. Тэгээд тэрийг утгачлан ингэж монгол үгнүүд бодож орлуулад ингэж анх бол би яг тэгж цэвэр суралцсан. Өөр хинч надад заах байгаа багш байхгүй юм чинь тий. Тэгээ яг хуу ихний хитэн дуу тэдрийг одоо дуу гэх нь одоо хаашаа. Гэхдээ ямар ч надад бол маш том нөлөө үзүүлсэн одоо твшил өгсөн зүйлс л дээ. Тэгээ би яг хэсгийг уншвал одоо байхгүй. Одоо ястаа байхгүй. Цаасан дээр ч байхгүй. Яг хуу хадгалагдсан нөгөө нэг дэвтрүүд бол байгаа л та. Тэгээ яг ингээд аль болох нөгөө Eminem-ийнхаа дууг тавьж байгаа л чи фонограм олддоггүй шүү дээ чинь тий. Тэгэл нөгөө нэг Casio одоо сүүн 85 гэж нэрлдэг байсан. ES185 тэгээ Core гэдэг тэр л ая хийдэг байсан шүү дээ. Тэгэл Eminem-ийн дууг тавьж байгаа яг дуурайж өглөөл. Тэгэл Eminem-ийн тэр нэг flow-оос нь жоох өөр болонгууд буцаж ихнээс нь тавьж дахиж яг тэр flow-о магталгүй яг авч яваал тэгээ засаал дандаа тэгэж ингэж явсараад. Тэнгүүд өөр ирэхгүй ингээ Eminem-ийн тэр нэг type суучж байгаа надад. Тэнгүүд дараа нь би мэдээж тодорхой хэмжээнд хөгжөөд эхлэнгүүт тэрийг одоо өөрийн болгож би яг өөрчилж эхэлсэн л дээ. Одоо Eminem шиг биш. Би өөрөө нэг юм суудсан байгаа шүү дээ, юм мэддэг болсон. Үгийн тим юм мэддэг болсон гэж хэлж мэдгүй ч дотроо ямар ч ойлгоцсон. Тэгээ яг өөрийн юм ингээд яг энэ харгачлалаараа бас явжсан. Тэгээд 2005 онд Улаанбаатарт ирсэн 2006 онд reggae дуулдаг болох үедээ дахиад reggae-д би суралцах хэрэг гарсан. Яагаад гэвэл бас яг л адилхан нөгөө хипхоп шиг мэдрэмж бас авсан. Анх сонсоод. Тий, анх сонсоод. Ямар дуу сонсоо? Би одоо яг анх бол Bob Marley Appreciation цомгийг яг манай найз Flash-наас надад хуулж авчирсан. Ямар хин гэж найз? Одоо IC салхины тулгаа. Аа за. Тий. IC салхи. IC салхины тулгаа бид чи К бид чи бас хэсэг бас явсан. Тэгээд тэгэхэд цаа чин нэг Flash-н дээр надад хуулж. Би тэр үед нөө 102.5-ын директ студид ажилладаг байсан. Тэгээд Апресн цомгийг би яг тасралтгүй 7 хоног сонссон. Бүр ингээд өөр ямар ч дуу сонсохгүй. Тэр нэг 12 дуу байлоо да. Ингээл давтаал сонсоол исэн. Тэгэл яг л нөгөө хипхоп төр хэрэгэлсэн аргаараа би бас суралцсан л та. Тэгээд дараад нь Bob Marley-гийн хүүхдүүдийн дуунууд байдгийг олж мэдээ. Хүүхдүүд нь дуулдаг юм. Түмэн хүүхдүүд нь дуулдаг юм. Тэгээд ерөнхийдөө хипхоп дуугалдаг байсан учраас Demi Marley илүү их таалагдаа. Ragamuffin буюу үглэлттэй чиглэлээр нь дуулдаг Demi Marley таалагдсан. Demi Marley ч угаасаа тухайн үед нэлээд юутай болж ирсэн. Тэгээ би Demi Marley-г яг нөгөө Eminem-ээс суралцсан шиг бас ингэ бичиж байгаа байхгүй. За. Яг Demi Marley-ийн flow, аялгау, rhyme-ийн тэр холбоос бүх юм яг дуурайлгаж монгол үг орлуулж бичээд тэгээд яг нэг анхны 1 2 3 дуунууд бол яг Demi Marley-ийн үгнүүд одоо яг flow бүх юм байдیں۔ Одоо муухагаар бол хулгайлцсан. Хулгайлах биш л дээ. Тэр нэг бас л чамд багш байхгүйсэн. Тий. Тэгээд яг тэгээд нэгэсэндээ Bob Marley-гаас л Demi Marley хоёроос шавийн харилцаа. Тэгээд яг Souljas гэдэг нөгөө Capitol хамтлаг байгуулсан байсан. Тэгээд яг Souljas-ийн Aquarium гэдэг дуун дээр яг би өөрийнхөө болгоод
Тэр хооронд би яг өөрийн болгох гэж суралцаж хичээгээд акрометр гэдэг дуун дээр яг өөрийнхөө аялалгаагаар ингэж үгээ бичиж үзсэн. Тэгээд тэрнээс цаашаа бол ерөөхдөө тэгэл яг өөрөөхөө л юм ойлгоод авцсан. Тэгээ одоо өөрийгөө хөгжүүлээд өөрөөхөө аялалгаа дотроос ухдаг болсон л та. Одоо нөгөө манай нэвтрүүлэг манд ард талтанд би нэг ярих цагаа бодоод ард талтаа хөгжмөө тавьчихад байгаа. Тэгээ ерөнхийдөө бол доор YouTube линк эднэрийн хүмүүс бол тэр тэрэнгүү дараа нь олоод үзчих. Бүтнээр нь дуугийн сонсох боломжтой болоо. Тийм ер нь бол тэгээ одоо Inna Derred За энэ маань юу ч удагтаа дуу байна. Энэ Тэмүүлэнгийн сонгосон одоо реги дуу. Энэ Step Marley-гийн Mind Control гэдэг цомогт орсон. 5 оны цомог илүү. 4 оны хөл 5 оны цомог. За баха. Тэгээд энэ цомогт орсон хамгийн сүүлийн дуу нь байдیں۔ Inna Derred гэдэг. Тэгээд яг энэ дууг болохоор би яг нөгөө нэг регэд автуулсан гэдэг утгаар нь бас сонгоогүй л дээ. За. Энэ дуунаас өмнө би ч нөгөө Bob Marley Uprising цомгийг сонсоо. Тэгээд Bob Marley-гийн бүх цомгийг сонсоод эхлээд Bob Marley-га Marley-тай айхтар дурлаад тэгээд хүүхдүүд рүү нь дамжиж ороод орчин цагт регийг яаж хийж байгааг судлаад ингэж явсан. Тэгээд салбарын чиглэлийн дансуул нь ямар байдгийг ингээ англиудын судлаад ингээ сонсч байсан. Энэ дууны хувьд болохоор яг хуу надад амар нэг тийм над руу амар гүн орсон дуу л та. Тэгээ яг хуу би бас энэ дээр яг нөгөө нэг төрөүний аргачлаараа бас үг зоож биччихсэн. Гэхдээ яг хөө тэрийг гаргах гэж биш зүгээр ингээд энэ дуу надад маш тийм сонсонгууд юм нэг тийм шаналл нэг тийм асар их шаналл мэдрэгдээ. Тэг нэлийн юм шаналлтай дуулдаг. Гүн дуу байна. Би бол үгийг нь бол утгачлан орчуулж ч үзээгүй. Надад битүүдргүй дуунаас өгж байгаа тэр мэдрэмж надад хангалттай учраас би энд амар шаналдаг. Яг энэ үед бол бас нуулгүй хэлэхэд их нэртэйгээ бас тодорхой хэмжээнд маргалтцсан хоёр тал дотор гарцсан байсан надад маш гүн орсон. Тэгээд би ингээд их нэртэй зориулж ерөөхдөө гомдлын үгс биччихсэн яг энэ дуун дээр. Тэгээд энэ яг ер нь бол миний надад асар өндөр мэдрэмж төрүүлжсэн цөөхөн дуунуудын нэг нь юм байна. Маш тийм. Тэгээд тэр их нэртэй ингээд гомдлын үг үчээд за мэдээж одоо их нэртэйгээ хүүхдүүдтэй ад жаргалтай амьдарч байгаа манайхаа. Тэр яг хөтэй нөгөө нэг төр зуулын залуу насны нэг юм шиг юм байд шүү дээ. Юу байхад тэнцээс чи эвлэрсэн байгаа шүү дээ дараа нь. Нэртэйгээ. Гэтэ одоо ингээд сонсоод яхаар ямар мэдрэмж төрдөг вэ? Яг энэ дууг тэгээд яг нэг тэр үеийн би ингээл нэг тэр нэг iPod-тай байсан. iPod-н дээр энийг тавьчих. Тэр Mind Control цомог байдаг байсан. Яг энэ дууг repeat хийж тавьчаал ажил руугаа алхдаг байсан л та. Тэгээд яг энэ дууг сонсоол ингээл яг ингээл шимшрээлтэй. Шаналал харуулсах ч юм уу тэгэл ингээл нөгөөдхийгөө буруутгаал өөрийгөө буруутгаал тэгэл ингээл бүхэл юм яг дуугаар ер нь тэгээд магадгүй би амар хөглөгддөг гэж магадгүй мэдрэмжүүд маань дандаа дуутай холбоотой байдаг гэж магадгүй. Тэгээд ингээд тэгж явуулсан. Одоо сонсглоор яг зүгээр харьцангуй зүгээр яг тэр нэг мэдрэмж нь бол яг өгдгөөр хэвээрээ тэгтээ яг нөгөө нэг тэр үеих шиг тийм гүн бол биш шүү дээ. Яг бол одоо би тийм биш байгаа учраас тийм. Гэтэ яг дуурсан ч сэтрэх нэг юм гинт ингээд одоо чи жишээ илүү их дурсамж талаасаа бодогддог. Яг би тэгэхэд тэгж явж ирсэн шүү гэдэг дүр зураг харагддаг. Тэрнээс биш яг их нэртэйгээ муудсан тэр шаналл дотор бол мэдээж байдгүй л тийм. Одоо яг тийм одоо би ийм үг бичсэн байсан байгаа байхгүй чинь. Тэгээ энийг би хэдэж дуу болгож гаргаагүй шүү. Хоолой моолой бичиж ерөөсө дуу болгож гаргая гэж бодоагүй. Зүгээр л би ингээд урсгалаараа бичсэн. Инди важин хойчин үлийн үрээ. Инди важин хойчин үлийн үрээ. Яс бус үлдэл бүхэн хей хойчин үлийн үрээ инди вачин хойчин үлийн үрээ энэ одоо дахилтын хэсгийг яг дөөрөөсөн. Гоё юм биш. Тэгээд яг үг нь бол бас яг л ингээл амьдрал ямар сонин хүнд байд юм бэ гэсэн. Тэр чи одоо хэд 2006 7 2008 онд юм байна. 2008 чи би одоо 25 таа. Яг жинхэнэ иргэн болохын болохгоо л тийм бас хөрхөө бид нар ч анхны хөлт мөх төрсэн байсан юм. Бас аамаа болцсон. Тэгтээ аа болохоч мэдгүй л аа болцсон л хөө явж байгаа шүү дээ. Тийм. Яг хаа гой дурсамжтай. Тийм байна. Тэгээ яг энэ мэдрэмж нь надад аяга чухал байдаг болохоор сонсон. Хүмүүс сонсвол бас магадгүй тийм бас тэр авж байгаа мэдрэмжтэй. Тийм байна. Хойчин үлийн үрээ. Адилхан байгаа шүү дээ. Би яг ингэж зохиолдог гэсэн байхгүй үгийг. Тэгээ ингээ яг одоо яг адилхан сонсогдоод байгаа шүү. Тэгээд дуулангууд яг Монгол дуу. Одоо би ингээд хэрвээ энийг дуулаад гаргацсан байсан бол чи энэ хоёрыг зэрэгцүүлээ сонсон бол эсвэл Step Marley-ийн дуу сонсох юм бол яг миний үгээр чам сонсогдно. Магадгүй.
тэгж их дөөрөж бичдэг байсан. Гэтэ угаасаа реги гэдэг урсгалын бас нэг онцлог байх шиг байна тий. Инструментал бол ерөнхийдөө бол тийм айгу нээлттэй одоо юу гэдгийг хулгайн копирайт гэдэг юм байхгүй. Яг би бас яг ингэж боддог л да. Аяны хувьд бол Монгол бас яг үнэхээр яг үнэлэхэд бас урлагийн талын олон талт хөгжим бол хөгжлөөрөө жоохон муу байгаа штэ. Тэгэнгүүт одоо жишээ нь би одоо реге ай хийлгийг хүн олддоггүй байхгүй. Тэр мэдрэмжийг гаргаж тоглох. Яг цка ингээл хинч өрөөлтэй хинч ингээл битийн дөрөөд хийдэг боловч тэнд чинь нэг тэр тухайн дууны мууд одоо vibe явж байгаа шүү дээ. Тим юмыг гаргах тал дээр ялчгүй нөгөө өөрийнх нь хөгжим биш учраас хийж чаддаг. Өөрөө хүмүүжчээж тэр урсгалаар хүмүүжиж адилхан чамтай 10 жил одоо тэр амьдэрчээж тэр хөгжмийг илүү хийн л дээ. Тэгэнгүүт яг энэ яг би ер нь бол хувьдаа аяыг ингэж ашиглахыг одоо нэг хулгай гэж бол нэг боддоггүй. Тэгээд одоо бол бүр зөвхөн реге гэхээ болоод дэлхийд даяар тийм болчихлоо шүү дээ. Одоо ингээд битүүд бүгдээрээ фригээр YouTube-д байна. Гэхдээ албан ёсны контакт тогтоож одоо худалдаж авдаг. Жишээ нь одоо MP3 файл нь хэдий 10 20 доллар гэдэг ч юм уу те. Тэгээд эдгээр чинь гэрээ байгууллагын албан ёсоор өгдөг болцсон учраас одоо хүмүүс дуу гаргангууд YouTube дээрх бэлэн аяыг цаад ай зохиогчдод ингээд гэрээ байгуулад авж яхад одоо чинь хулгайлчлаа гэж тэр ярьдаг л та. Хамгийн гол хулгай гэдэг юм чинь миний одоо анх суралцж байхдаа хийжсэн зүйлсийг л харин жинхэнэ хулгай гэх байх. Яг го тэр үедээ одооноос харах миний хувьд бол зөвшөөрж болох юм. Болно. Яг л би тэднийг албан ёсны дуулгаж гаргаагүй. Би зүгээр суралцах гэж хийжсэн зүйлс. Яг ингээд албан ёсны дуу болгож гаргасан дуунууд дээр би яг суралцсныхаа дараа тэр зүйлсээ хийжсэн гэдгээр. Яг нь бүр тэгдгүү талууд бас байдаг шүү дээ. Цэвэр яг ингээл албан ёсны дуу болгоо гаргацдаг. Яг дөрөөлөд хийчихэд. Тэрийг бол би бүр яалтчгүй хулгай гэж угаасаа хүн хэн бол бодох. Яг тэгэхээр тэр бол тэр аялгауг тэр хүн зохиогоогүй. Тэр vibe-ийг тэр ингээ мэдрэмжийг нь зохиогоогүй. Тэр аялгуунаас төрж байгаа өгж байгаа тэр мэдрэмжийг зохиогоогүй учраас тэр бол ялчгүй хулгай. Харин хийгдсэн байгаа аян дээр өөрийнхөө дуулна гэдэг бол бас тэр чинь бас өөр зүйл болоо явж байгаа байхгүй юу. Нэг аян дээр хүн хитэн ч хүн 10 янзаар дуулж болно шүү дээ. Тэр бүгдээс 10 өөр мэдрэмж төрнө. Тэр утгаараа реге бол анханасаа яг тийм байсан. Тэгээ сонсогч нараа та гонорчсан бас тэмүүлэн Ратагийн хэлж байгааг ягараа регед болохоор нэг аян одоо ингээд нээлттэйгээр тавигдаад тэрэн дээр маш олон хувилбарууд байдаг. Реге дууч манай Монголынх байж болно одоо тий хаанч аль үзгээс ихэн өөр өөрсдийнхээ хувилбаруудыг гаргаад ингээл явж байдаг. Аюу тэрдэл нь аюу гоё нээлттэй. Тэгээ энэ ч бүр юм систем болцсон аюу гоё. Одоо анханаас яг бас би тодорхой хэмжээнд сонирхсан л тоо. Юу вэ гэхээр ямагч өөрөө бас буурай арт юм уу? 4 сая орчим хүнтэй 3 сая юу? Манайх шиг л орно юм бэлээ. Тэгээ ингээд нийгэм жоохон юм хэцүү. Тэгээд 2 намд хуваагдсан. Манайхаас арай хүндэн гэвэл дээр үд тэр 2 намд байлддаг байсан байна. 2 хуваагдж байгаа буудалцдаг тий. Яг хаа тийм жижиг зах зээлтэй учраас жижиг студиуд маш их байдаг. Тэгээд тухайн студиуд хоорондоо өрсөлдөхдөө нөгөө нэг ая гаргаад нэг студиэс нэг ая гаргаад 10 артистаар дуулуулцдаг жишээ нь. Энэ чинь өөрөө амар хямд төсөр байгаа үстэй. Тийм байна. Тэгээд тэр 10 артистаас тэрийг радиогоор цацсангууд хамгийн их алдартай болсон хувилбар нь шүү дээ. Тэрнийхээрээ нэрлэлцдэг тухайн дуу. Алдартай болоо явцдаг. Тэгэнгүүт тэр олон студийн олон гаргасан аянуудаас алдартай болсон аянууд одоо нэг аян дээр олон хүний дуулсныг нь цомог болгоо гаргацдаг. Ганцхан дуун дээр цомог гарчиж байгаа байхгүй. 10 хүний хувилбар. Бас гоё аргачлал. Аюу гоё тийм нэг зах зээлдээ их тохирсон аргачлал байгаа. Тийм байна. Тэгээд тэр нь бүр алдартай ая болж хувирлаа. Ямайг даяараа ч юм уу масаараа сонслоо юм бол тоглолт хийждэг. Мерчендайз явцдаг. Ингээд нэг аян дээр бүхэл бүтэн том борлуулалтын систем явцдаг байсан баах. Одоо ч яг тэр зарчмаар явдаг. Манайд бол бас боломжтойсэн. Манай шиг цөөхөн хүн амттай. Тэгэхээр одоо манай монголчууд мэдэндээ артист хүн дуу хийх те нэг артист за би 10 дуу гаргахын тулд 10 ая хэрэгтэй болно. 10 ая хийхин тулд хэдэн төгрөг зарцуулах вэ? Нэг дуун дээр клип хийхин тулд хэдэн төгрөг зарцуулах вэ? Гэтэл Ямайкийн тэр системд тийм юм айгүй хөнгөлөлттэй байсан байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгээд тэр уран бүтээлч нарт цаашаа уран бүтээл хийхэд айгүй том боломж байна. Боломж тий. Одоо чинь би л ингээл анх ингээл одоо ч бас надад байгаа тэр зовлон. Ая яаж болох вэ гэдэг асуудал. Тэгээд гэтэл тэнд Ямайкд ая гарах тэр студ тийм ая гаргажээ. Сонсогчдоо нөгөө артист нь таалж лөө би дуулчих. Ингээл болоо. Тэгэл 10 студийн 10 ая гарахад тэр артист 10-уулан дээр нь дуулчих юм бол тэр артист өөр 10 дуу дуулчих. Тийм байна. Нөгөө студ нь өөрийнхөө тэр дуу хийд болох, аяыг хийд болох. Дараа нь тоглолтод тэгээд ашиг мөнгө олчихно.
Ингээд ерөөхдөө нөгөө нэг артист мөнгөчгөөс гадна тухайн одоо студ зохиогч одоо ая зохиогч продюсерууд нь цалинждаг байсан байгаа байхгүй тэр зүйлээсээ. Тэгэхээр айгүй бас яг жижиг зах зээлд айгүй гоё зарчим санагдсан. Тийм байна. Өстой гоё юм байна. Манай Монголд удахгүй баг нэвтрэх юм байна. Нэвтрүүл бас гоё. Одоо ерөөхдөө бас дэлхийн нийтээр яг тэрний арай нэг дэвшилт төвлөр болчлоо шүү дээ. Одоо энэ сошиал ертөнцөөс болоод тий. Одоо бүх битмейкерүүд өөрсдөө аль бие усны одоо чаналаар бүгдээр ай хийгээд тавьж ин тэрийг нь хүмүүс холбогдож гэрээгээр худалдаж аваад дуулж ин. Би сая нэг хамгийн сүүлд гаргасан дуугаа яг тэгж худалдаж авлаа л та. Тэгэхэд одоо Тэмүүлэн бай гэдэг дуу гаргасан. Тэр дууны маань ай нь бол Blade 901 гэдэг ай зохиогч битмейкер залуугийн ай байсан. Надад яг мэдрэмж өгсөн болохоор би тэнд дуу байсан. Trap маягийн бит. Trap ай тий. Тэгэнгүүт тэр аяыг би ингээд авахаар ингээд холбогдонгууд надад ийм сонголтууд болон гэрээ ирж байгаа байхгүй юу. Жишээ нь MP3-ыг $15 авч болно. Wave файлыг $30 авч болно. Тэгэнгүүт замаараагийн $70 авч болно. Эсвэл бүр өөр хинч ашиглахгүй хувилбарыг $350 авч болно ч юм уу. Ингээд бүх сонголт байгаа байхгүй. Тэнгүүд би за ингээд замаараа $70-ын чинь авлаа. Тэгэнгүүт ямар гэрээ ирж гингүүд за стрим үйлчилгээ одоо Spotify, iTunes этэр 500,000-аас үшээ 3 саяас дээш тоглохдохгүй гэдэг хязгаартай ч юм уу. За. Тэгж ирд юм байна. Тэгэхээр нөгөө нэг өндөр үнэтэйгээр авах юм бол зөвхөн чинийх болоод зөвхөн минийх бол нөгөө нэг 3 саяасаад авах хамаагүй ямар ч лимит байхгүй болт юм байна. Гэх мэтлээ одоо MP3 нь бол жишээ нь 1000 стрим үйлчилгээнд 100,000 удаа 300,000 удаа ч юм уу тоглогдох ч юм уу. Ингээд тэгэхээр эн чинь өөр ингээд айгүй одоо хавтгай болчихж байгаа байхгүй. Чинь би заавал нэг Монгол битмейкерийн ямар vibe гаргахыг мэдгүйгээр хүлээгээ суух шаардлагагүйгээр YouTube орж дурт аяны сонголтууд олон мянган сонголтуудаас сонсч өөртөө одоо мэдрэмж өгсөн тэр аян дээрээ дууга хийчээд тэрийг аль биесээр худалдаж аваад ямар ч юмд хязгааргүй болж байгаа. Одоо жишээ нь надад тийг санагдаад байдаг байхгүй юу? Манай одоо жишээ нь уран бүтээлчнүүд дуучид ингээд одоо шинэ дуу гаргаад ч юм уу нөгөөтг нь хийт болоод ингээд нөгөөтг нь нэг янз бүрийн нэг юм жижиг нэртэй морины нэртэй студийн чинь ингээд копидод ингээд тэрийг зараад ингээд байдаг штеп. Тэгээд тэрний оронд тэр дуучид зүгээр MP3 хувилбараараа тий ингээд өөрийнхөө сошиал дээрээ тавьчмаар байгаа байхгүй. Тэр нэг хэрэгцээ нь байна штеп хүмүүс зайлвал. Тэгээд тэрийг зүгээр аваад тэр чинь тэгээд тэрвгээр нөгөөдөл чинь мөнгө олох гээд байгаа биш зүгээр урлагийнхаа үзлэг шинжилгээний арга хэмжээ ч юм уу тий. Гэтэл дунд нь нэг юм ченж маягийн хүмүүс мөнгө олоод байдаг. Нөгөө артист нь ч олоогүй. Ай зохиогч ч олоогүй. Нөгөө хэрглэж байгаа хүмүүсийн мөнгө нь ченж өдрөө очиж. Тэгээ альсвал зүгээр одоо жишээ нь тэр дуугаа яачаад 1000 төгрөгөөр 1000 кэндигээр зараа л та. Тэгээ болно шүү дээ. Тэгэхээр ашигтай өөр. Ерөнхийдөө гэхдээ манайх бас их гоё болж шиг байна. Одоо энэ сошиал залуучууд ялангуяа юмыг чанартайгаар сонсох гэдгийг одоо мэддэг болж шиг байна. Үзэх чанартай сонсох гэдэг. Тэгэхээр одоо маш олон хүмүүс миний иргэн тойронд байгаа хүмүүсийг харахад л iTunes-ээс цомог татчих авч чинь, дуу татчих авч чинь ерөнхийдөө л гайг байхгүй. Нэг дуу жишээ нь 99 цент ч. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Монгол одоо тийм одоо стрим үйлчилгээнүүд үүсэж байна. M+ гэл те одоо хуур гээл бас үзсэн тий. Одоо ингээл үүсэн шүү дээ бүгдээ. Тэгэхэд бол энэ айгүй боломжтой. Монголчууд бол бас их суралцж байна. Надад бол таалагдчихаа. Тэгээ ер нь бол манай монголчууд одоо юу гэх юм баг багаар хөгжөөд байна. Залуучууд маань одоо юм хийгээд байгаа юм шиг хийхгүй байгаа юм шиг гэж хүмүүс зарим хүмүүст харагдаад байгаа. Залуучууд бол маш их юм хийж байгаа залууч зөндөө байгаа. Одоо энэ залуус бол амар гоё байгаа. Тэгээ хамгийн гол нь зөвхөн миний хэлэх гээд байдаг юм бол битгий өөрсдөө голоод тий юм хийгээд гаргах цац тий. Одоо жишээ нь түрүүний тэр нөгөө битмейкеруудын хувьд гэхэд эсэргээрээ Монгол залуус маань одоо ингээд яг тийм зарчмаар орж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр зөвхөн Монгол тэр битмейкер залуугийн аяыг монгол хүн ашиглах биш хааваас нь тэр Америкт байгаа нэг рэпер ашиглаж болж байгаа байхгүй юу. Тий. Аян таалагдвал болно ш чадчихвэл тэгэл асуудал баг. Тэгэл тэр хүн тэндээсээ цалилчаад эхлэх байхгүй. Тий. Монголоо харахгүй тий. Тэгэхээр энэ хоёр талын урсгал явж байна. Бид аль нэг нь гоочлох ерөөсөө хэрэггүй. Тэгтээ дэргүй энэ 1020-д энэ том төрлөгийг яах юм бэ? Сошиалын энэ том төрлөгийг тийм үст. Тэгэхээр яг гоё хэллээ гэж. Миний бас боддгийн урсгал чиглэлийг бол нэг тэр гоё тэр муухай гэж үзэх биш.
хүн хамгийн гол нь зүгээр л өөртөө таалагдж байгаа юм л хийдэг Тийм шүү одоо дээ, цаг тийм. тийм болсон. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг маань сайхан боллоо. Угаасаа миний нэвтрүүлгийн цаг нь их богинохон. Яг халжингот дууст юм байна те. Тийм. Тэгэхээр ер нь бол цааш дараа нь дахиж гоё уулзалтэй. Тийм. Тэгээд Танай студид энэ талаар хоёулаа кофе унгаа за ярилцъя. тэгээд дахиж дараагийн подкаст болгож ярилцъя. За тэгээд өнөөдөр ирсэн Ратада баярлаа. Та бүхэн Монголд регги урсгалыг хөгжүүлж байгаа, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа, оруулах гэж цаашаага улам хичээж байгаа. Хичээж байгаа гэдэг нь бол угаасаа болоогүй мэдээж маш их олон уран бүтээлүүд чамаас гарна баг. Тэгэхээр цаашдаа уран бүтээлд намжид үсэ. Тэгээд та бүхэндээ дараагийн 4 дахь өдрийн пүрэв гарагийн 21 цаг 15 минутаас уулзцаая. За баяртай. Bye. Зүрх сэтгэлийн мэдрэмж хоорондын зуучлагч юм. Хөгжим бол баригдахгүй, харагдахгүй мөртлөө сонсогддог хүний сэтгэлийн илэрхийлэл юм. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3 Зум продакшн хамтран хөгжим нэвтрүүлгийг 7 хоног бүрийн пүрэв гарагийн үдэш 21 цаг 15 минутаас хүргэж байна.